За. За та бүхэнд ямар ч маа дэлгүүр дээр шинээрсэн байгаа гоё содон гоё шок танилцуулах гад бичлэг хийж байна. За ерөөдөө Moyu брэндээс гаргасан одоо сүүлийн үеийн смарт чанууд ер нь бол нэлээд сайн гоё эргэлттэй болсон байгаа. За түүний нэг нь хамгийн сүүл гарсан Moyu Vepo V5 AI гэдэг ийм ухаалаг 2-2-тай шоо шинээр ирсэн. За мөн Moyu-гийн AI гэдэг одоо энэ аппликейшнтайгаа холбогддог ухаалаг цаг ирсэн байгаа. За энэ хоёрыг танилцуулнаа. За энэ хүү шоо маань болохоор за энэхүү энэ аппликейшн дотроо ингээд бүлгүүдээр холбогдчихно. За энэ шоогоо бас цэнэглэн. За нэг цэнэгээр ерөнхийдөө бол 30 гаруй цаг ойролцоогоор ажиллах боломжтой. За тэгээд цэнэгийн дуусч буцаа танигдчихнэ гэсэн үг. За тэгээд энүүний давуу тал нь болохоор онлайнаар одоо ингээд одоо өөр хичээлүүдтэй ингээд хичээлүүдэд үзээд сурж болох нь байна. За өөр ингээд товчж танилцуулахад бол өөр ингээд нэг эсрэг нэг хийдэг таймер те одоо өөр ингээд бусад төрлүүд ч байгаа ингээд хоорондоо өрсөлдөж болох нь байна. За мөн давхар хамгийн гоё зүйл нь онлайнаар өөр хүмүүстэй ингээд уралдаж болно гэсэн үг. За одоо жишээ нь миний за би нэг жон фокус нэрч. За миний энэ цол бол юм байна. Оноо аваад хожингууд миний одоо цол ахтгаа гэсэн үг. За окей. За энийг старт хийнгүүт одоо яг надтай адилхан юм смарт чатай хүн одоо ингээд уралдах гад над шиг ингээд эхлүүлж байгаа гэсэн үг. За окей олдчих шиг бол. За одоо шууд энэ ч одоо гарч иж байгаа би хойлтыг хийгээд нөгөө хүн маань ч гэсэн яг энэ хойлтоо хийгээд шууд адилхан эвлүүлнэ гэсэн үг. За би бичлэг хийж байгаа болохоор бас за эвлүүлэхгүй хаа. За 361 хийлээ. За 5.8 TPS буюу секундэд би 5.8 үйл хийсэн гэсэн үг. За нөгөө хүн маань бол ер нь жоохон анхлан сурцж байгаа юм баг шүү. Тэгээ ерөнхийдөө ингэ явцдаа би ингээд илүү сайн хийгээд ах юм бол над шиг одоо эвлүүлдэг хүн эсвэл надаас илүү сайн хийдэг хүмүүстэй тааруулна. Одоохонд болохоор энэ шинээр дөнгөж сая би 2-тай шууд уршиж байгаа болохоор ингээд анх сурж байгаа их юм уу те жоохон таарах хүмүүстэй надад тааруулж байгаа шүү. Тэгээ ерөнхийдөө ингээ хожоод одоо миний ингээд цом одоо их цом маань нэмэгдээд одоо 85 болонгот миний дараагийн цол маань юм бодно гэдэг ч юм уу. Ингээд цолоо ахиулаад за тэгээд дараагаар нь одоо ерөнхийдөө энэ ранк байгаа. Одоо яг энэ шог ашиглаж байгаа шоонуудын одоо ингээд king бүр хамгийн дээдлийн цолонд те king 3 гэдэг ч юм уу юм ингээд цолнууд нь байна. Ингээд за одоо жишээ нь хамгийн ихэнд явж байгаа хүнийг харъя л да. Ямар шүү юм тань те. За average нь ерөнхийдөө 1.37 та юм байна. Тэгэл ингээд үзүүлэлтүүдийг харах боломжтой. Рекордыг нь харж болох нь байна. За тэгээд мөн давхар шууд WC дээр байдаг үзүүлэлтүүдийг шууд энэчнээс харах боломжтой гэсэн үг байхгүй. 2 2 3 3 тэгээд бүхэл төрлүүдээ ерөнхийдөө энэчнээс харах боломжтой. За Азийн рекорд ранк дээр хэд явж гин те хятадын ранк гэдэг ч юм уу ингээд өөрийнхөө одоо өрсөлдөгчднөрөө харах боломжтой байна. За ер нь бол ийм онлайнаар гоё ингээд байнгын өрсөлдөгчтэй бэлтгэл хийж болох нь. За мөн давхараас ганцаараа бэлтгэл хийх юм бол энэ ч ингээд бас адилхан хойлтоо хийгээд заавалжгүй хүнтэй уралдах албагүй. За яг энэ хойлтоор нь хийнгүүт за 380 секунд 80 дойлт хийсэн байна. 30 үйлдэлээр за TPS нь 7.9. За pause гэдэг нь болохоор бас ерөөдөө нэг зогсолтыг нь илэрхийлээд ах шиг байна те. Тэг илүү нэрвчч гэвэл бас энэ ч гарч иж магадгүй. Тэг энэ одоо өөр яаж эвлүүлснээ хүртэл ингээ харж болох нь. Өөрийнхөө ерөнхийдөө эвлүүлэлтэн дээр ингээ анализ хийж болох нь шүү дээ. Ингээд тим үйлдэлийг тэдэн хувьтай хийсэн гэдэг бүр амар илүү дэлгэрэнгүй те. Одоо ийм үйлдэлийг ингэж хийсэн байна гэл бүр нарийн өөрийгөө хараад муу дутагдaltaй талуудаа хийж болох. За мөн дээрээс нь давхар гоё биш энтлийнх нь одоо ингээд өөр ингээд онлайн те өөр бас ингээд дэлхийн хаач байдаг ингээд өөр шоочтой хамтраад бэлтгэл хийх боломжтой болсон. За ежнээ шууд ингээд room нээгэл за шууд энэчнээсээ нэрээ өгөөл пассворд өгөөл за лимит байвал хугацааны лимитээ өгөөл за эдгээр раунттай хийх үү ямар төрлөөр хийх үү гэх мэтлээ ер нь бол төрлүүдээ сонгоол нэг нээчих болно. За дээрээс нь өөр чинь за энэ ч бас өөр юу байна. Давхар юм ингээд шооныхаа өөр зүрийн энгийн шоонуудын өнгийг хийгээд эвлүүлждэг гэдэг юм алгоритм байдаг шүү дээ. Аппликейшнууд тэр бас энэ ч орж ирсэн байна. За мөн давхар
манай хамгийн сүүлд таймераа танилцуулахад бол одоо ингээд ямар ч аппликейшнтайгаа шууд холбогдчихно. За тэгээ ямар нэгэн одоо жишээ нь 3 тэгээ skip ч юм уу те. Одоо энэ төрлөөрөө ингээд гаргаж ирээд хойлтой хийгээд шууд таймер дээр харахад энэ маань бас давхар шууд ажиллаж байна гэсэн үг. За тэгэхээр миний хувьд бол одоо ямар нэгэн байдлаар таймер дээр их цагаа энэ ч бичих шаардлагагүй болчихно гэсэн үг. Одоо бидний шаачд бидний бас нэг ядаргаатай нэг байнгын их бэлтгэлтэй зүйлд ингээд бичээл байх ч юм бас хугацаа алдсан шүү дээ. Тэгэхгүй шууд ингэ хойлтой байлээ, хийлүүллээ. Бад. Энэ нь бас амар шууд хийлэх шаардлагагүй. Хойлтой байлээ, дарлаа, бад. Яг хойноога дарж болно л доо. Ингээл. Тэгээ мөн энэчнээс ингээд үзүүлэлтүүдэд харч болж гин. За ийшээгээ бүр ингээд илүү графикаар ингээд харч болж гин. Их кордурдаа харч болж гин. За саяных шиг бас ингээд буруу хийсэн бол эдрийг ингээд устгаж болно. Ерөөсөө л нөгөө таймерт байдаг бүхэл тэ шинэлэг боломж зүйлсүүд функцүүд бүгд байгаа. За мөн дээрэс нь бас энийг сая сүүлд харсан чинь ийм ингээд баг үүсгээд за энэ чинь ингээд баг үүсгээд энэ чинь үүсгэж болох юм байна. Ингээд нэрийн нөгөөд тэгээ хэдэн хүн байх яах их гээд тэнгуүдээ энэ чинээсээ ингээд багаараа нөгөө хамтраад оноо цуглуулад ерөөхдөө ингээд ранкаараа багаараа ингээд оноо авч жагс юм шиг үлээ. За одоо чинь энэ нь болохоор ингээд ийм Felix гэнэ үү? Энэ жинхэнэ Felix мөн үү? Ийм хүмүүс ингээд ийм тэдэн секундтай хамгийн сайн тэр хийсэн мэс ингээд багаараа бас хоорд орсолж болох нэ. За ерөөдөө ийм байна. За шинээр ингээд таймер ирсэн байгаа. За мөн Moyugi Vepo V5 ирсэн байгаа шүү. За уцтайгаа одоо ингээд холбогддог орчин үеийн шот байхад бол дэлхийн хаач байсан интернеттэй байхад ингээ уцтай байхад бол тэгээд ганцаараа байсан ч гэсэн бэлтгэлээж болох нь байна. Өөр бас найзуудтайгаа дэлхийн хааж байсан хоорондоо холбогдоод уралдаж болдог болох нэ. Болцсон байх нэ. Тэгээ одоо энийгээ шууд ингээл шоогоос салгая гэх юм бол ингээд салгах чинь. Тэгээ таймераас салгана гэх юм ингээд салгах чинь. Тэгээ буцаагаад холбоно гэх юм бол ингээд өөрөө хайхаар гад ирнэ гэсэн үг. Ихэд шоо маань хүртэл ингээд өөрөө байнгын идэвхтэй байж идэг. За окей. Шим шоонод ирсэн байгаа. Та энэ хөө шоо болон энэ таймерыг авахыг хүсвэл маа дэлгүүрийн вебсайтаар зочлоод худалдаад авах боломжтой шүү.